За бүгдээрэнд нь орой минь төргийа. За багш нь ээлж лайв хийхээр бэлэн боллоо. Хэсэг хугацаанд завгүй байгаад жоо хэсэг хугацаанд нэлээд удсан байна. Хөдөө орон нутгаар явж газар дэлхий, байгаль, хангаа дэлхий, хүн ардын эрүүл мэнд тулгамдсан бүх юмудыг одоо ажирч, мэдэрч, өөрийн биеэрээ мэдэрч, ойлгож, таньж, ярьж, таниулж, зөвлөж одоо явна. Өөрийн биеэрээ одоо бүх юмыг мэдэрнэ гэдэг нэг талаараа сайхан боловч нөгөө талаараа хүнд юм. Тэр болгоныг одоо хүнд таниулж, ойлгуулж, одоо засаж, тайлбарлаж одоо ярьж өгнө. Газар их цөвтөө жоохон тийм байна. Газар цөвтөө болоод ирэхээр одоо ерөөдөө биднэрт мэдэгддэг. Айгу ууртай, уцаартай, тэгээ нойргүй болчдөг. Тэгээд юм л бол бухимдах гад байдаг. Ерөөдөө газар цөвтөө болоод ирэхээр. Тэгэхэд олон одоо зүүн зүгийн нутгуудаар ингээд даман ингээд явж хахад маш их газар их цөвтөө орж ирж байна. Тэгээд тийшээ яг цас ороод одоо газар чихтэй байгаа хэрнээл нэг хүний энерги гэдэг, хүний гიშгсэн мөр гэдэг одоо тэр чинь өөрөө тэндээ мэдээлэлээ үлдээдэг гэж би та нарт урд нь ярьжсэн. Тэгээд тэр их хэрээрээ мэдээллүүд дандаа нэг тийм одоо сайнтай муутай л байна. Ерөөдөө голцоо муу мэдээлэл илүүх давмгай газар хөрсөнд шингэж муу мэдээллүүдийг давмгай ихсэх тусам за одоо байгаль хангаатлын өшөө жоохон эвгүүрх нь гэсэн үг. Одоо бороо гурчин татрах одоо юу гэдгийг цаг агарын байдал жоохон таагүй болох талтай. Тэгээ би одоо ерөөхдөө энэ арт түмнийг ажил албаа гүйцэтгээд дор дороо амьдрал хавгаа гүйцэтгээд илүү чимээгүй баяр гэхээсээ илүү аж амьдралдаа өр хүүхдүүдээ эрүүл мэндээ илүү бодож хаана инх хамглан сайхан тайван өгөөчтэй сайхан он жилүүд бид нар дээр явж байгаа учраас бүгдээрээ их зөвөр одоо бэлэгшээж явах ёстой юм. Зөвөр та нарын амны бэлгээр, та нарын хямрал ундаагаар, та нарын бэлэг оюунаар дэлхийн ертөнц хөглөгдөж, цэнэглэгдэж, эргээд та нар бас цэнэглэгдэж, хөглөгдөж ямар юм чинь өгөөтэй аваатаа орох гарахын цэгээр сүлэлдэн байдаг шиг бид нар бас л адилхан дордорохгүй амгалан байж гимэн хүмүүсийн орчлон гарууд яагаад ирсэн, хизээ буцах, ямар даалгавартай ирсэн гэдгээ ойлгож их зөв амьдрах. Одоо орчинд ерөөхдөө 50-с дээш насныхан бол ерөөхдөө зөв амьдрал руу, эрүүл амьдрал руу, эрүүл мэнд тал руу ерөөхдөө явахгүй бол Тэнгэрийн орн руу хальж байгаа хүмүүсийн эрүүл мэнд бол арай л биш. Тэнгэрт байгаа хүмүүс бол хүмүүсийн эрүүл мэндийг бас мэдэрдэг. Дэндүү эрүүл мэндээ алдсан. Дээр нь оюун санаагаа алдсан. Дээр нь хар энерги дэндүүх одоо дарлуулсан. Тэмчгүй ерөөс авах юм байхгүй уюунууд маш их байна тэнгэрт. Тэр болгоныг засаж залруулж тэр болгоныг бас одоо өгдөөц чинь хүлээж авах гэдэг, авахгүй байх гэдэг бас хаана жоохон хүндхэн байдаг. За орой минь төргий та нартай орой минь хэсэг хугацаанд нэлээд хэсэг хугацаа өнгөрлөө. Орой минь хүн амьдран байгаа газараа хүн өөрийгөө өөрөө хөглөнө, хүн өөрийгөө өөрөө баярлуулна, хүн өөрийгөө өөрөө тэтгэнэ, өөрийгөө өөрөө урамшуулна, өөрийгөө өөрөө хайрлана, өөрийгөө тоож гэмээн хүнд таалагдана. Та өөрийгөө тоохгүй, өөрийгөө гоёхгүй, өөрийгөө магтахгүй, өөрийгөө хэлэхгүй, илэрхийлэхгүй, сайнтай муутай өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй. За миний муу тал энэ. Надад байдаг дутагдал энэ. Надаас ийм одоо тогтмол ийм хатуу үг их гардаг гэдгээ бас илэрхийлнэ. Хүн өөрийгөө илүүх одоо сайнтай муутай нь илэрхийлэх хэрээр эргээд гарах алдаа нэг бага байд юм бэл. Маш бага, бараг алдаага өөрөө цэгэнчдэг гэсэн үг. Энэ бие организм таныг сайнтай муутай таниулаад ирэхэд доторх бие организм тархич нь өөрөө тэр болгоныг хилээд гаргачаар бүр дотроос өөрөө цэнэглэгдээд цэвэршээж явцдаг. Одоо дахиж алдаа гарахгүйгээр цэнэглээ явцдаг. Танаас илүү ухамсартай тарих бол тийм оюунлаг. Тийм учраас өнөөдрийн монголчуудыг илүүхэд тархиа илүүх сайн амрааж, тарих оюунаа сайн цэнэглэж,
үргэлж агаарт гарч, үргэлж салхинд гарч, үргэлж өөрийгөө дандаа өөрөөрөө гоёж, өөрөөрөө бахархаж, өөртөө итгэж, өөрийгөө урамшуулж, өөрөөрөө гайхуулж яваарай гэж хэлье. За бүгдээрэнд нь орой минь төргий. Сайхан өвлжөөд, сайхан хаварцгааж гэнэ үү та нар минь. Улирал, сар, жил, хугацаа гэдэг маш хурдан байгааз, их хурдан. Хоног, сар, цаг гэдэг ерөөхдөө их хурдан шүү. Амьдрал энэ хэрээрээ маш хурдтай иргэдэг. Дэлхийн ертөнцийн хэрээрээ, хангадлын хэрээрээ юм болон хурдтай иргэж байна. Энэ эргэлтэнд зохигдохгүй, гацхгүй, унахгүй, ухаанаа алдахгүй, сэтгэлээ алдахгүй, эрүүл мэндээ алдахгүй, сүнслэг төвшнээ алдахгүй байж бид нар илүү боловсрол сурч цаашаа өөрийгөө өшөөх олоод, өөрийгөө өшөөх баяжуулаад ололтын дээд төвшний оюун санаараа бид нар бүгдээрээ тэмүүлэн дүүлж, суралцаж, далд оюун санаануудтай уулзаж, өөрсдөө одоо гайхуулах цаг чинь нэрээд байгаамаа. Тийм учраас багшин сая оны сүүлд бас дээрээс хэд хэдэн гаттуудаа бас их онцгойлон бас уулзаж үзлээ. Гоё юм билээ. Тэгээд бас жоохон жиргсэн багшин одоо нэг эрхэм хаттуучин сүрдмээр, бахархмаар, одоо гайхуулмаар, гайхамшигтай юм. Гэхдээ би чинь бас нэг амьд байгаа хүн, орчлонд байгаа хүн гэдгээр бас өөрөөрөө гайхуулах гэж үзээд барахгүй юм билээ. Яг тэдний сүр хүч, тэдний энерги эрчим, тэдний долгион бол яа зүгээр маслал ахын тэр. Тэгэхээр бид нэр Тэнгэрийн оронд очиж хүн болгон Тэнгэр рүү халина бид нэр. Тэнгэр рүү халихаас өмнө өөрийнхөө дотоод ертөнцийг нээж, өөртөөгөө ажиллаж, өөрийгөө хамгийн одоо энерги эрчмээр цэнэглэж, одоо амьд байхдаа л цэнэглэнэ. Тэнгэрийн оронд очиж цэнэглэнэ гэдэг юм бараг байхгүй. Цэнэглэх цаг мөч чинь энэ нарт ертөнц. Нарт ертөнцид одоо цэнэглэнэ. Одоо цэнэглэж хүүхдлээ цэнэглэн шүү дээ. Хүүхдлээ өөрийгөө цэнэглэн, өөртөөгөө ажиллана, өөрийнхөө дутагдлыг арилгана, өөрөөрөө дамжиж ухаарна. Тэгжээж бид нар тэнгэрт очиж тэр агуу төвшөнд одоо та нар энэ нарт ертөнцид ингээд өөрийгөө нээгээд, өөрийгөө олоод, өөрөөрөө гайхуулаад, өөрөөрөө их сураад ирэхээр Тэнгэрийн хүчтэнгүү та нарыг энэ ерөөхдөө надаас илүү бүр надын дайны ямар мундаг боловсрсан хүүхэд вэ гэд бараг та нарыг энэ Тэнгэрийн хүмүүс доод төвшний хүмүүс бараг ингээд хажуугаараа бараг ингээд зөрөөд өнгөрөө. Яа тэгвэл хүндлэл үзүүлж гэсэн. Та нар доор одоо энэ нарт ертөнцид тэгж их гоё гавьяа байгуулад, амжилттай ажиллаад, амьдралаа авч яваад, өөрийн зам мөртөө, өөрийн сэтгэл санаатай, өөрийн эрчим энерги өндөр явсан хүмүүс бол Тэнгэрт яг тэр чигээр явдаг. Тэнгэр бол сайн мөртөө, сайхан зантай, сайхан сэтгэлтэй, сайхныг түүнүү өгөхөөс биш саарыг Тэнгэр авдаггүй, түлхдэг. Тийм учраас тэр түлхээсэнд орохгүй тулд бүгдээрээ сайн мөртөө, сайхан сэтгэлтэй, одоо хүн тавилан, хүн заяанда хэдүүлээ нэг сайхан амар төвшин бие биендээ туслаад, бие биенийхээ мэдгүй чадахгүй жоохон дэмнээд, хилээд, туслаад эрүүл юммаар. Гол нь эрүүл мэнд. Хамгийн гол нь эрүүл мэнд. Эрүүл байхад хүн. За тэгээд нөгөө хувьцаа чинь цаанаасаа, удам чинь цаанаасаа та нарыг зөв ерөөгөл татаал тэгшрүүлэл авид. Та нараас жоохон ч гэсэн гялцах юм одоо гялтах юм мэдэгдэх хэвээр. Яг л нарт ертөнцид амьдарч ирсэнараа хэр их буян хийсэн, хэр их олон хүнийг хоололсон, олон хүн тусалсан, сэтгэл өгсөн, чанар гаргасан, одоо юу гэдгийг хайр татам, хүндлэл үзүүлсэн, халамжилсан, асарсан, тэрвэрсэн, үнссэн, хувцалсан, хоололсон, ерөөдөө чамаас гарч байгаа ариун болгон чинь Тэнгэрт айгүй том одоо даалгавар үүрэг болж явдаг. Тийм учраас хүн амьд байхдаа л одоо хүн залуу байхдаа алдаж болно, онж болно, залуу байхдаа хүн мөхөж болно, ганцаардаж болно, шороо оронд орж болно, хүнд өвчин тусаж болно. Хүн үзэх юмаа үзэж байгаа нь тэр. Үзэх ёстой гэж заавал тэгэл тийм юм бодоол би хизээ ингэх юм бол гэсэн юм хизээч байж болох. Үзэхгүйгээр амьдрах хамгийн гоё. Гол болж игэл үзэхгүйгээр амьдрах, зовхгүйгээр дутахгүйгээр амьдрах, элэг бүтэн амьдрах шиг сайхан амьдрал хараад дэндүү гоё. Тэгээ элэг бүтэн хэдий ч нэ байх гэмээр бид нар энэ орчлон дэлхийд ирсэн одоо үүрэг чинь, ирсэн зориг чинь, ирсэн амжилт бүтээл чинь, ирсэн одоо таны хувьцаа чинь Тэнгэрт тэдий чинь тань кино шиг Тэнгэрт бүх юм чинь аяанда
тэнгэр очихоор бүх юм чинь А Б-г танаас илүү А Б-г уншиж гаргаж ирдэг. Тийм учраас бид нар одоо нөө тэнгэртийн нарч ертөнцид байж байхдаа ариун мөртөө, ариун одоо сэтгэлтэй, ариун нараа дандаа зөв явъя л гэж хэлж байна. За бүгдээрэнд нь орой минь түргээ. За орой минь түргээ бүгдээрэнд нь. Тэгээ бүгдээрээ их гоё амгалан байх хэрэгтэй. Одоо энэ баяр наадам цэнгэлэг жоохон багсгамаар байна. Одоо жоо ухаарч амьдрмаар байна. Ухаарэ, амьдрээ, амьдралын төлөө тэнцээ, бие биендээ туслая. Би энэ одоо дэмний 3 айл дундаа 1 айлыг юм уу 5 айл дундаа 1 айл туслая. Одоо дордороо хаана тийм өрөө гаргаж одоо монголчууд бие биендээ дэмнэж туслах одоо аж байдлаараа эрүүл мэндээрээ те одоо хөрөнгө санхүүгээрээ болно. Монголчууд тийм агуу арт түмж монголчууд байхгүй тийм сэтгэлийн дээд, үгний дээд, оюуны дээд одоо энергийн дээд, сүнсний дээд чинь монголчууд бид өөрсдөө үлээд өөрсдөө тэгж мэддэггүй өөрсдөө тэр сайхнаар нь онцолж тодруулдаггүй дээ бид нэр ингээд за юугаа ч мэдэхгүй нэ төрөлцсөн хүмүүс шиг ингээд чимээгүүл ингээд аж амьдралдаа нухлагдаал өдөр хоног өнгөрөөд ингээд суугаад байгаа чинь тэрээ тийм учраас энэ цагаас ихсүүлүүд арай тэгж амьдрмааргүй байна. Баярыг жоохон баг тэмдэглэмээр байна. Баяр наадам дуу цэнгэл энийг жоохон баг тэмдэглэж одоо ажил гэдэг дордороо ажиллах хөдөлмөрлөх одоо энэ гоё одоо залуу нас чинь амьд байгаа юм чинь хэрэг амьдралын төлөө улс орныхоо төлөө нутаг орныхоо төлөө хөдөлмөрлөх бидний хөдөлмөрлөх гэж илүүх нааш нь илгээсэн учраас хүн болгон үүрэг зорилгоо биелвэр дорд бүрнэ хөдөлмөрлөх ёстой одоо хүний хийгээгүү хийж гүйцэлдүүлэх ёстой хүн болгон дордороо энэ монголчуудын оюун санаа арчин минерийг тэнгэрт бол гайхамшигтай шүү дээ гайхамшигтай бид нар тэрийг л таньж мэдж чаддаггүй дээ зүүдээ мандаггүй дээ дээд өвгөд онгодоо таньдаггүй дээ тэднийг баярлуулдаггүй дээ л та нар ингэж жоохон ядраа сулдаад өвдөөд хавдаад зовоод яваад байгаагаа мэддэггүй тэнгэр гэдэг тийм гайхам тэнгэр гэдэг чинь орчлын ертөнцийг базаж тэнгэр гэж хэлж байгаа юм ерөөдөө сайнтай муутай тэр дотор маш олон хугтхуунаар задлагдана одоо амьд байхдаа л одоо залуу насан дээр өчлөх нас руу орохоос өмнө одоо өөртөө ажиллаж одоо өөрийгөө сэрээж юунаас эхлэх үү яаж хөдөлмөрлөх үү одоо юу бүтээх үү юунд туслах уу одоо өөрийнхөө амьдралыг босгох үр хөвгтөө босгох хүн болгонд ордороо бас нэг тийм төлөвлөгөөтэй зөв юммаар дордороо хичээж юммаар бүгдээрээ амьдрал гэдэг баялаг амьдралыг бол сайнтай муутай одооны энэ залуучууд яагаад ийм эрт хорт хавдар тусаад тэгээ хавдар гэдэг сонсонгуудаа сэтгэлээр унаад ямар хурдан тэнгэрийн орн руу хальж гин вэ энэ хамгийн одоо ховор заяа гэх юм ховор болохгүй хавдар гэдэг үг тийм хүчтэй юм уу тийм юунд үгнээс айгаад байгаа юм тийм учраас хүн өөртөө итгэлтэй тэр чинь идэгдэг л байх ямар ч хавдрын идэгэн шээ та нар яасан итгэл муутай тэр үгэнд цохигдоод тэгэл бараг сэтгэлээр унаал бараг сэтгэл гэдэг юм хүний хамгийн нандин чи сэтгэл шүү хүний дотоод сэтгэлийг мохоож болохгүй зүсэж болохгүй урьж тасцж болохгүй өстой дотоод сэтгэлийг ерөөхдөө эмзэглүүлж болохгүй хүний дотоод сэтгэлийг эмзэглүүлсэн хүн өөдлөхгүй тийм учраас хүнтэй маш зөв хайрцсан маш зөв ярилцсан ойлголцсон сайн лавлж асан тэгээ тэр хүнд илүү туслахыг хичээ илүү туслаж одоо өөрт нь сэтгэлийн дэм өгөх үг ярианы дэм өгөх хэрэгтэй ерөөдөө монголчууд үгийн баялаг ихтэй учраас үгэндээ л маш их дэм өг за тэгээ зүүн аймагуудаар явж байхдаа эрүүл мэнд бол арай байна эрүүл мэнд ер нь монголчуудын эрүүл мэнд бол нэг сайнгүй байна тийм учраас одоо нэг эрүүл мэндээ мэдэж наад хоол ундаа жоохон цэгцэлж зөв хооллолт шүл устай хоол руу орж өтгөн шингэн бие хордлогоо сайн гадагшлуулж одоо эрүүлж хэрэгтэй байна гэдгийг л нэг номерт хэлмээр байна маш одоо эрүүлж хэрэгтэй эрүүл байсан хүн зүгээр л ажил амьдрал нь өөрөө явчихдаг эрүүл байсан хүний ухаан санаа сэтгэл бол зүгээр л өөрийн хөглөө явчихдаг цаашаа
хамгийн гол дайсан чинь одоо өвчин байхгүй юу? Өвчнөө л илүүх манайхан маш хурдан өөрөөсөө түлхэж одоо маш хурдан тэр хүнд өвчнөөс хурдан салж өөрийгөө хурдан ухааруулж хурдан одоо өөрийгөө засах хэрэгтэй маш хурдан засж иж та нар сайхан амьдрал сайхан аз жаргалыг үзэх юм аа. Тийм учраас амьдралаас хүнээс ерөөсөө айж болохгүй. Яг одоо нөгөө сүнсний 900 ирсэн гэж багш нь ярьж байгаа. Сүнсний 900 дээр сайхан сүнсүүдийг цөөхөн байна, муу сүнс ихт илүүх дамгаалж байна. Муу сүнсүүд илүүх залуучуудын юунуудыг илүүх дарж, айлгаж, сүрдүүлж. Одоо муу сүнс хардаг, муу сүнсэнд даруулдаг. Одоо муу сүнс ойрхон байдаг хүмүүс бол тэгэл хар өнгөрөө орчдөг юм байна гэж ойлгосон. Ерөөсө хар өнгө. Ерөөсө бүх юм нь хар. Энд чинь нөгөө муу сүнстэй ойрхон амьдардаг. Тэгээ муу сүнсийг өргөлж мэдэрдэг, их айдаг, чичирдэг, тэгээ даардаг, дандаа даардаг, хөл гарan дандаа хүүтэн байдаг, тэгээ нойргүй байдаг, нойртой нойргүй байдаг, хоолтой хоолгүй байдаг. Одоо байгаатайгаа бүр ингэ дасан цогтцсон хүмүүс. Ерөөдөө муу сүнс ойрхон байгаа газар тэр хүмүүсийн эрүүл мэнд аж амьдралыг жоохон тиймхэн бөгөөд өөрөө хар өнгөнд их дурламтгай болчдөг юм байна. Тийм учраас энэ цагаас ихсүүлээд бүгдээрээ хар өнгөнөөс салъя. Ямар ч хар өнгө юм өмсөхгүй. Юу ч өмсөхгүй. Хүүхдүүдээ ч өмсөхгүй. Монголчууд хар өнгөнөөс салж иж та нарын ах トゥ, та нарын найз нөхөд, та нарын өөр хүүхэд тэнгэрийн орн руу гоё явна. Та нар хар юм өмсөдөвэл хүүхдүүд чинь тэр нас барж байгаа хүмүүс тэнгэрийн орн руу явахгүй. Бид нэр үү зайгүй монголчууд тэнгэр заяатай, тэнгэртэй холбоотой хамааралтай хүмүүс бид нэр салшгүй холбоотой. Тэнгэрээс салгаж боломгүй, болгож ойлгож ерөөхдөө чадамгүй. Яг л бид нар чинь цаанаасаа нэг хөх толттой өгөгдлөн цаасаа газар ус савдаг энэ тэнгэр заяа, энэ байгаль хангаатлага, энэ бүх энэ эрчимтэйгээ хувьцаагаар холбогдсон хүмүүс чинь яаж салах юм? Ямар салах? Та өөрөө дэндүү айснаасаа болоод гитэх өвдснөөсөө болоод зовлонгоосоо болоод хоёрын хооронд жоохон юм дээр шалтак хийж зовлон тооцсоор агаад ингээд хар өнгөрөө хитрхи дамгаа орох хэрэг их айцтай болчтой. Хар өнгөрөх ороод хар өнгөний цөмсөөл хар их айцтай. Тэгэл юм л яана байхгүй чадахгүй мэдхгүй байхгүй гэсэн нэг тийм хар өнгө өөрөө хүнийг бүх юмыг байхгүй болгон бүх юмыг дуусгах. Ерөөхдөө хар өнгө та нарыг үхэл рүү түлхэнэ. Хар өнгө бол ерөөхдөө тэгээд одоо амиа хорлолт чинь хар өнгө хэрэглэсэн хүмүүс маш их амиа хорлож байгаа. Хар өнгө өөрөө үхэл рүү түлхдэг өнгө. Зүгээр та нар бомлол алчна. Орондоо зүрх чинь зүгээр өөрөө л зогсчихно. Тэгэхээр энэ хар өнгөнөөс жоохон холдооч. Дэлхийн нийтээрээ харын сүнс их дамгаа хүчээ авж байгаа. Одоо ерөөхдөө маш их хүчээ авж байгаа. Тэгээд харын сүнсийг бас арилгах гад бас дийлэхгүй байна. Одоо энэ бас нэг байгалийн эрчимтэйгээ холбогдсон учраас илүүх нэг оюунлаг сүнслэг, гэгээлэг сүнслэг төвшөнтэй хүмүүс бол илүүх энэ харын сүнсийг бол маш хурдан хөөж явуулж чаддаг. Олуулаа нийлэх юм бол гэгээлэг сүнсэнд их цөөхөн газар харын сүнс дамгаалсан хүмүүс бол нийт даяараа галзуурах, нийт даяараа өвчлөх, нийт даяараа өөхөх тий аваар осол ихсэх, үхэл ихсэх, өвчин ихсэх, хавдар ихсэх одоо энэ чинь аюул байхгүй юм ч доо. Одоо тэр харын сүнс ихсгээрээ. Энэ харын сүнс дэлхийн нийтэд маш олон дамгаа ихсэж байна. Ерөнхийдөө харын сүнсгүй газар байхгүй манайд ч байна. Тийм учраас энэ харын сүнсэнд ингэж бидний идэгдэж, харын сүнсэнд дарлуулж, харын сүнсэнд ингэж мэхлүүлж, хууртуулж тэгээ өөртөө хар өнгөөр гоёмгүй байна, хар өнгө өмсмөргүй байна. Тийм учраас хар өнгөнөөс холдож бүгдээрээ гэгэн өнгө рүү орж арайж аз жаргалаар тайван баймаар байна. Хоёр багш нь яг одоо шарын шнаар бол одоо 100 жил, могоо жил өнгөрлөн лусын он жилүүдэд одоо маш их хар сүнсүүдтэй дайжиж, хар сүнсүүдэд дайтаж одоо тэдрийг явуулах газарлах нь явуулж, үзүүлэх юмыг үзүүлж, золигт олон хүнийг одоо гарах мөрээр одоо гарах нь гарч үлдэх нь үлдэж, зарим нь ирэмдэг болж, зарим нь биеийн тасдуулж амар юм байлээ. Тийм учраас хүн энэ байгаль чинь өөрөө, энэ эрчим энерги чинь өөрөө та нартаа л эргээд тооцоо хийдэг. Та нар сайхан заяатай ээж аавын удмыг сайхан авч явж байгаа, хил ам нь их зөв, хүнтэй зөв харьцдаг, сайхан бодолтой хүмүүс бол тэгээд хар сүнсэнд идэгдсэн ч гэсэн тэгсгэл хар сүнсэнд идэгдэл сүнсэн дараалаад их удчаар ингээд энэ хоёр шүд одоо арааг айгу чанга хаздаг болчихдог ингээд
банк ингээд шүдэ 100 яриад байна багш. Энэ ингээд шүдэ 100-аад ингээд банк ингээд шүдэ хацаад идэх юм аа чинь хар сүнс шүн болгон орж иж ин чэйжин дээр нь зүрхэн дээр нь суугаад энэ хүнийг айлгаад юу чи айсанд өгөхгүй тул бие чангалаад байгаа байхгүй. Бие чангалахаар хамаг бие чангалахаар дагаад энэ шүдэ тас хатсан. Тэгээ бие чангалахаар нөгөө сүнс явахад давхар одоо тэнгэрийн орн руу явж байгаа энэ сүнсүүд чинь ерөөхдөө дэше явж чадахгүй байна. Манай явуулдаг хүмүүс одоо ерөөсөн арга нь олохгүй явуулж чадахгүй байгаагаас болоод давхар манай хүмүүс ягаад тэнгэрийн орн руу явж чаддаггүй вэ гэхээр ерөөхдөө аавараа өгөлдгөө мэн манай монголчууд айгуу сонир. Төрсөн эцгэрээ хүн тэнгэрийн орн руу явах хэвээр. Тэгэхэд чинь өвөөгөөрөө ахаараа ээжээрээ эмээгээрээ хичээрээ одоо хаашаа ч юм дээ нэг тийм 10 хүний ерөнхийдөө 5 6 нь одоо шүү дээ өөр овогтой байх тусам тэнгэр авдаггүй. Тийм учраас хүн болон өхөө хөлтлээ аавынхаа нэрээр явна, тэнгэрийн орн руу аавынхаа нэрээр явна. Тэгжээж дээд одоо энэ санааны гоё ертөнцид очноо. Дараагийн ертөнцид бас бидний амьдрах дахиад нэг гоё ертөнц дээр та нарыг хүлээж байгаа. Тэр ертөнцид амьдрахын тулд одоо энд яаж амьдарч байгаагаас шалтгаалж тэр ертөнцид тийм орон зай дээр та очино. Энд байхдаа хэрэг болцол хангасан, хэрэг амжилттай ажилласан, хэрэг буян хийсэн, хэрэг өглөг хийсэн, хэрэг хүний оюуныг цэнгэлсэн, хүний амьдрал тусалсан, гаргалгааг нь олж өгсөн, одоо юу гэдгийг тэр хүний мэдхгүй чадахгүй болгонд одоо сэтгэлийн дэм өгсөн те үг яриагаараа сэтгэлээрээ одоо ерөөдөө хүний сэтгэл гэдэг үг гэдэг ухаан гэдэг цаанаасаа монгол хүн болгонд одоо таашгүй учраас хүн болгон цаанаас оюун санаагаа хөглөж сэргэлж чадах юм бол монголч тийм агуу арт хүн байхгүй юу. Тэгээ тэнгэрийн оронд бол тийм хүмүүсийг л тэнгэр авдаг. Ерөөдөө чи энэ доор нарч ертөнцид одоо 50 настай 45 настай ухаан алдаад тэгээ зүрхэн зогсоод ирлээ гэхэд хэрэг буян хичнээн хүний гар дэлгсэн бэ гэдэг чинь чи хүний гар дэлгэж хүнд бэлэг өгч чадсан юм уу гэсэн үг. Сэтгэлээс яг чи өөрөөсөө л өгнө. Хичнээн үнийг чи гоо тэрвэрсэн юм бэ. Нэгсэн монголчууд тэрвэрх хэрээрээ бие биенийгдээ урам өгдөг байхгүй юу. Одоо уус холондоо бие биенээ тэрвэрчээ. Нэг илэг илгээрээ наалдна гэдэг зүрх зүрхээрээ наалдах хамгийн сайн. Монголчууд нөө бие биенээ өхүүлэхгүй тулд урт удаан найзлие, урт удаан амьдрий, урт удаан одоо саншгүй мөнх хэдүүлээ хамтдаа байх юм шүү гэдэг үднэс уулзахдаа тэрвэрнэ, жоохон хаагцсан салж явахдаа тэрвэрнэ. Тэрвэрх гэдэг өөрөө энерги солилцож байгаа гэсэн. Тэгээд тэр найзын тэр ихчигээ тийм гоё энергийг авсан юм чинь тэгээд ёстой янзын гоё юм гэсэн. Аз хямар нь одоо дэлгэрэн гэсэн. Ерөөдөө монголчуудын эрчим энерги цаанаасаа байгалаасаа ингээ гоё хөглөгдсөн, цэнгэлэгдсэн, салхин, агаар нь те энэ байж байгаа нь эрчим гэдэг чинь гоё штэ. Нар сарны тусгал, энэ салхины тусгал, агаар гэдэг чинь тэр чигээрээ энерги бид нар тэрийг ялгаж салгаж авч өөрийгөө хөглөж сэргэлж чадахгүй дээ л гэж жоохон ядраад ингээ яваад байгаа болохоос тэгээд жоохон дутуу сэргэлдэгдсэн сайн сүжиг мэдхгүй тэг гандан их гардаг лам их дагдаг хүмүүс бол за тэнгэрт бол зүдэрч ин дөө тэнгэрийн орны хүмүүс бол тэр лам манд айгу дурггүй штэ тамина уучлаараа дурггүй шүү. Бид нар чинь лам байтгаа оройн дэдэг шүтдэг агуу арт юм. Лам бол зүгээр хамгийн тэр оочийн тэр доотлын хүн байх. Хамгийн доотлын хүн лам. Бид нар тэг доош орохгүй. Бид нар бол оройн дэдэг, тэнгэр оройн дэдэг тэр уулын эздүүдийг шүтэж энэ хангаатлыг одоо эзэгнэн барьсан тэр агуу хаадуудын сүнстэй бид нар уулаасаа холбогддог. Уулаасаа бид нар ичмээрээ мэдрэгддэг учраас та нар үеийн гадаа гудамж явж байгаа ямар сони би сайн над юу амтагдаа явчихваа. Бисаа юу харчваа. Тийм мэдрэмж ирдэг ш. Сайн эн чинь юу ямар хөгжим юу дуураа явчихваа. Хотод руу явж байгаагаар юу адуу харагдаа явчихваа. Юу цагаан баавга яваад байна гэх. Энд чинь яаж байгаа? Та нарын дотоод эрчим энерги, та нарын сүнслэг төвшин чи нэг өсөндөө жоохон эрүүл мэндэн гоё тэр сүүлийн 7 хоног 5 хоног нэг сайхан амарсан бийж болно. Сайхан амраад ирэхээр эрчим энерги чи өөрөө сүнслэг төвшин чи нээгдээд ирэхээр нарны тусгалаар овоолда миний охин овоо шүү гэж чам руу жоохон юм өгж байгаа юм тэр. Одоо гадаа агаараа эрчмээр чамайг дотроос чинь. Яана тэрийг хардаа та нарт харагдж ирв. Тэр бол таны харсан юм хүнд харагдахгүй. Энэ зөвхөн танд л харуулж байгаа.
Та нар сая сонссон уу гэдэг байхгүй. Гүү энэ бол танд сонсож байгаа юм. Танд зөвхөн танд өгж байгаа одоо шагнал гэсэн үг. Та нар тэгэл ойлгож. Тэгэхээр бид нар энэ байгаль хангаад ихэд гадаа гараад уйлж болохгүй, ууралж болохгүй. Яах вэ? Уйлах үе, харамсах үе, гомдох үе, шаналх үе ирнэ. Гэхдээ учир байдлаа уучлаарай гэж хэлээ. Уучлаарай нэг ийм байдал болоод байна. Ийм болоод байна. Одоо хүүхдүүдийнхаа дэргэд, ханыхаа дэргэд уйлалтай биш. Надыг өршөөгөөрөө гэдээ гадаа гараад нэг босон процессыг бэгүү тайлбарлаж уйлан ярьж болно. Гэхдээ таныг ярихад толгой дээр нар байх ёстой. Та нарын мэдээлэл дандаа нараар дамжиж дээшээ явдаг шүү. Наргүй үед ярьж болохгүй. Нараар дамжиж явна. Наргүй үед ярих юм бол та муу сүнсэнд ороогдоо та хөл рүү явна гэсэн үг. Тийм учраас яагаад бид нар жирлийн дөрөв үлрэлтэ нарыг өгдөг? Мөнхийн нартай бид нар. Энэ гой хүчрхэг уулууд байна. Газрын гүнээс айгүй өндөр түвшинд бид нар амьдэрдэг. Бидний газар орон зай айгүй өндөр одоо тэнгэр заяа, тэнгэр юутайгаа холбогдоод маш одоо боломжийн байхгүй. Бид нар тэрийг өрөөсөө мэдэрдэггүй, мэдэрхийг ч хүсдэггүй, холбогдохыг ч хүсдэггүй, өөрснийгөө ч ойлгодгүй ингэж явсаран байгаад нас чинь өтөлжээ. Одоо тийм цагаас эсвэл нэг жоохон ухаараа ойлгоод зүв байхыг хичээх хэрэгтэй. Тэгээд давхар эрүүл бай. Бодлоо дандаа гоо зүв байлга. Хаяа жоо харамсах юм, гомдох юм, шаналх юм эрлгүй яхаа. Гэхдээ байнга биш. За би одоо нэг дахиж бодохгүй. Надыг өшөөгөөрөө ийм юм надыг жоохон сэтгэлийн өвтгөөд байна. Энэ л хүүхэд надыг жоохон зовоогоод байна. Миний хань зовоогоод байна. Манай хүргэн тэгээд байна гэдэг юм аа. Маш товч тодорхой наранж явж байхдаа ярьчихдээ наранж явж байхдаа. Надыг тэр оогтод тэр гэдэг юм аа. Өшөөгөөрөө одоо хүүнүүд ингээд жоохон тааламжгүй юм ярих гэдэг байна гэдэг ингээд уйлаад ярьсан ч болно. Нулимсыг барьж болдгүй. Нулимс өөрөө таны муу юм чинь нулимс чинь өөрөө одоо тэр нулимс өөрөө ус шүү дээ. Тэр гашуун ус таны доторх бүх одоо муу мухай чинь устайгаа цуг гараа явчихдаг учраас нулимсыг хизээч залгиж болохгүй. Та нар нулимс залгих хэрээр маш их үхэл үзнэ. Ойрхон үхэл үзнэ. Багшаа ойрхон үхэл үзээд байна. Та нар нулимсаа залгээд ш. Юун залгидгийг? Энэ тариг чинь өөрөө нулимсыг чинь боловсруулад энэ тэг жоохон зүүнний цэг шиг юмар боловсруулад их хэмжээтэй урсаад ш ингээд. Нулимс өөрөө аяанда цаг нь болохоор гарна. Сэтгэл зүйтэй тарихтай холбоотой, тарих зүрх илэгтэй холбоотой учраас хүн ямарваа юм одоо яг хүн үнэхээр болохгүй байгаа, үнэхээр яаж хичээгээд болохгүй байгаа, яаяда гэсэн юмуд байна. Тийм юмас яг өглөө наранд охин байна, тэр уухта тэр охин байна. Охин бүр тайвширч чаддаг. Надыгаа өршөөгөөр би жоохон таагүй мэдээлэл хэлэх гээд байна гэд. Миний хүү байгаамаа, миний хүргэн байгаамаа, миний дүү байгаамаа, миний хань байгаамаа, миний тэр байгаамаа гэд сайхан тайлбарлаж учирлаж ярь. Та өөрөө энэ байдлыг тодорхой ойлгуулж ярь. За өршөөгөөрөө илэн далангуу баах юм нуршсан өршөөгөөрөө болж игэл энэ ярьж байгаа юм чинь товч тодорхой байх ёстой. Та өөрөө товч тодорхойх ойлгомжтой хурдан биш зөөлхөн темпээр ярина. Зөөлхөн темпээр ярина. Тэгээд хамгийн сүүлд нь нэг сэтгэлээс ч хамаагүй тархиар боловсроод танаар боловсроо гараа явчихаар та аюугаад өөрөө энэ нөгөө гарах юм гаргачихараа гоё сэтгэл онгоогоо нөөхгүй би хөнгөрөөд ирнэ. За нүдэн анаа тэнгэр талархлаа, тэнгэр өвчтөнгүүдэд талархлаа, удамдаа талархлаа. Хүн энийг л охинд авчих юм бол ингээд сэтгэл сайхан тайван байх. Та нартай баярлалаа, маш их баярлалаа. Надыг сонссонд, надад итгэсэнд тий маш их баярлалаа. Үргэлж дээрээсээс надыг хардаг. Одоо надад одоо сайн ч биш надад тусалдаг. Охин мэддэг шүү, таньдаг шүү, та нарыг ойлгодог шүү. Дааж охин одоо хичээж ил явна. Амьдрах гэж хичээж явна. Охиндоо үргэлж тусалж дэм болж яваараа баярлалаа гэдэг. Та өөрөө бодлоороо ярина. Тэгээл болоо. Тэгээ ойрхон та нэг цагийн дотор бүлээ сүү ухстай аяг сүү. Нэг өсөндөө та тэдрээс хүн юм гуйж болно, сэтгэлээ онгоотлоо та хэлж болно. Таныг сонссны төлөө та тэднэрт амтлагаа өгстэй. Тэр сүү гэдэг шүү сүү. Сайхан бүлээ сүүхчдیں۔ Тэгээл болоо. Сүү рүү ороод тэр хүүхдийн гоо сорултаа сүнүүдээс аваад одоо уухад болно. Гэтэ хүүтэн сүүгож болохгүй бүлээсөө. Тэгээ орчлон дэлхий байгаа чинь аяанда хүний эрчим энергиэр бид чинь агаар туслаар энэ салхи агаар байгалийн эрчмээр бид чинь сэнэглэгдэж хөглөгдөж өдийг насалж маш эрчим хурааснараа эрүүл мэндийг зөв авч явж
өөр өөрсдийнхөө санаа бодлыг зөв авч сэтгэл санаагаа зөв авч бид нар урт наслахын төлөө эрүүл байхын төлөө дордороо бүгдээрээ чармаач хичээж байгаа учраас бүгдээрээ өстэй эрүүл байхын төлөө урт наслахын төлөө тэгээ бүгдээрээ эрүүл байгаа тохиолдолд зүүдээ сайн манж өвгдөөцтэйгээ сайн уулзаж зүүдээрээ маш их юм асууж тэднэрээс асууж тэдний юмыг сонсох шиг тэднээс юм авах шиг сайхан юм гэж бас байхгүй ш. Тэг сураараа та нар хүндлээл тэднийг тоогоол яриалэвэл тэд нар нэг л өдөр та нар дээр хүрээд ирнэ одоо зүүдэр чи ирнэ гэсэн. Та нар тоохгүй шаардлага гараад уулздаг. Зовх болохоор уулздаг, өөхөх болохоор уулздаг, хавдар тусгаараа уулздаг, тэ мөнгө дутгаараа уулздаг, гуйдаг байж болохгүй. Ерөнхийдөө энэ амьдрал чинь байнга сайнтай муутай үргэлжилж ш тийм учраас сайхан байдлаа хэлнэ. Стас амьдралыг наам тайван гөөмн сайхан сэтгэл амар амгалан сайхан байна уу одоохондоо сайхан ч хавар болж энэ жил сайхан ч үйл боллоо гэд сайхан юмыг тухайн үедээ сайхан хэлчихэ. Та нараар дамжиж Тэнгэрийн өгчнгүүд мэдэрч ойлгож бүх юмыг одоо та нараар дамжуулж сонсож мэдэрдэг учраас хамгийн одоо зөв мэдээллийг зөв цагт нь зөв өгсөн та нар шал өөр болно. Тэг үргэлж мэдээллийн солилцоонд ороод ирэхээр араанда зүуд чинь гоё, эрүүл мэнд чинь гоё, маш гоё болоод ирнэ. Багшаа би очиж уулзаагүй хүнтэй сүнс уулзна гэж байх уу? Би очиж уулзаагүй хүнтэй сүнс байж штэ байна. Та нарын зүүдэнд ч гэсэн одоо юу гэдэг одоо ээжийн найз, ахын найз, залуудаа зөөр нь хараал өнгөрсөн яг ахын найз байх, аавын найз байх гэсэн хүмүүс зүүдэнд хүртэл ирдэг. Ерөнхийдөө монголчууд хинээс дэм авах уу, хинээс одоо зөвшөөрөл авах уу, хинээс жоо энерги авах уу, хинээс жоо сэтгэлийн үгний энергийн одоо дэм авах гэж энд ч ирнэ, тэнгэрээс ч ирнэ. Тэгээ тэр болгонд бид нэр одоо дайны талбарт амьдарч байгаа юм шиг хүн болгонд дороо бэлэн байх хэрэгтэй. Бэлэн. Ямар ч үед хүнд харилцахад бэлэн, өгөлцөхөд бэлэн одоо энергийн хувьд, сэтгэл санааны хувьд, оюун санааны хувьд хүн болгонд дороо бэлэн байх хэрэгтэй. Багштайгаа 100% яг нүүрээ хараад нэг танаас асуух юм байна л гэж бодож ивэл хагас өдөр одоо багш дээр ирж боллоо. Багш нь хагас өдөр ажилддаг. Хагас өдөр ажиллаад эрт дуустдаг. Тийм учраас хагас өдөр 12 цагийн үед ирж багштайгаа яг бас голлож асуух юм асууж зөвлөгөө авч болно гэж хэлээ та нарт. Санаа сайн бол заяа сайн гэж яддаг бас ортоо үг штэ. Сайныг дагуул сарныг ирлээ. Ерөнхийдөө манайхны энэ үг гэдэг тийм хүчрхэг үнний мөртэй тийм гоё агуу. Энэ гоё агуу удны үрс бид нэр үргэлж мөнх, үргэлж үнэнтэй л явах, сайн мөртөө явах, агуу мөртөө, зөв мөртөө явах шиг сайхан байхгүй. Та нар үнний орчлонд үнэнтэйгээ явах хэрэг Тэнгэрийн оронд очиж тэнгэр тэр гоё заяа тавилан тэр гоё зам жимчин тань зүгээр өөр аяндаа нээгдэн тийм гоё. Тийм учраас Тэнгэрийн орон гэдэг ямар гайхамшигтай, ямар агуу гэж тэр бол өстой хүнд хэлхий аргагүй. Та нар бол кинонаас илүү гайхамшиг. Гоё. Тэгээ багш нь одоо энэ орчлын ертөнцид амьдарч ээж сүнсний ертөнцид дээд оюун санаа энэ тэнгэрт оюун санаад янз дэвшнийх энэ доор байгаа оюун санаа, доор байгаа бүх юм чи одоо би чинь доор амьдарч байгаа юм чи доодох юм аа илүү мэдэж ухаажж эний чинь илүү тайлж та нарт илүү гоё ярьж тайлбарлаж зөв амьдрья, зөв байцгаая, эрүүл байцгаая гэж хэлж ярьж зөвлөд байгаа чи энэ шүү дээ. Тэгээ багшаасаа асуух одоо тодруулах юм байвал та нараас энэ юугаараа багхан асуугаа явчих болно шүү. Кириллээр бичээрэй асуултуудаа. За шинэ хүмүүс орж ирж байгаа бах. Бүгдээрээ бүтэн хувцастаа суун. Энд чинь шорт марктаа суухгүй. Гар бүтэн, хөл бүтэн, гиз бүтэн, нуруу бүтэн байх ёстой. Давхар хажуудаа өөрийнхөө амтлагааны имийг тавина. Та Тэнгэрийн орны хүмүүсэд ямар амтлага өгөх гэдэг нь тэрийгэ тавиад та багшаагаа уухаар бас дагарч өөрийнхөө нэрийг хэлээд та бас дагарч уух ёстой. Санаа сайн, бодол сайн бол сэтгэл сайн, цаанаасаа сайн, бүх юм сайн. Ерөнхийдөө монголчууд цаанаасаа хөх толботон арт түмэн, хөх заяатай, хөх тэнгэрийн удам,
сүнсэн мөнх, заяа тавилан мөнх, удам угсаан мөнх, ясан мөнх, мэнгэн мөнх, агуу монголчуудыг дийлэх, монголчуудыг таних тийм амар юм биш. Монголчуудыг ойлгох гэдэг тийм амар юм биш. Монголчуудыг дийлэх гэдэг тийм амар юм биш. Наана өнөөдөр жоохон ийм сэтгэлгээтэй байвч цаг нь болохоор агуу хүмүүс гэж монголчуудыг хэлдэг. Үнэн. Даанч хинэггүй даамгаал одоо хинэггүй. Одоо найр наадам энэ баярыг жоохон багасгамаар ямар олон баяр вэ? Энэ баяруудыг жоохон багасгаж улс орныхоо төлөө өөр хүмүүсийнхээ төлөө дуурч ажилламаар байна. Өнөөдөр манай монголч нойргуудлын өвчин одоо өвчин талаар яриад одоо нойргуудл маш их газар авлаа. Одоо хар сүмсөөр одоо баг хагас галзуугийн ирмэгдэр ирж шít бүгдээ хөвшин залуу багш нойр үрхээ байсан шүн одоо хид сэрхийн сэрэг тоолны шээс гоочхын гэдэг юм чинь нөгөө сүнс их мэдрээд ирэхээр хүрд их эргүүлээд ирэхээр гандан гараад одоо лам дагаад ирэхээр нэгсэн дээр сүнсүүч нь насаарсан сүнсүүчл та нараас нэгсэн та нарт хорогдоод байна гэсэн та нарт хорогдол та нарыг унтуулахгүй та нартаа одоо ойртох гээд одоо найзлах гэдэг нэгсэн үг тиймээс хар юм бити өмсөө хар юмнаас холдоо гэж яриад байгаа чинь тэр бити та өөрийнхөө гэр орондоо өөрийнхөө одоо гэртээ байгаа зат айхан байхгүй монголчуудыг гэр орноо юугаар хариулах зөвхөн аргалаар хариулна зөвхөн аргал унтаас 2 цагийн өмнө унтлахныхаа өрөөнд аргал асаарч. Тэр аргал асаахта цонх балконо бүгдийг хаана. Аргал асаасан тэр өрөөнд бол ерөөхдөө муу сүнс байдаг. За тэгээ манайхан тэгдэж багшаа яана гэдэг аргал асаагаа барьж унтах болсон тэр өрөөнд нэг унаа хагарцсан. Тэгээ энд бас нэг аяга өөрөө бас ингээ хагарчлаа. Энд чи нөгөө тэр өрөөнд байсан сүнсүүд амин тэмцээд ирэхээрээ тийм дөхөө өгдөгөө бодит юмыг бодит болгодгоо энд байсан нүдний шил тэнд очицсан явж байна багшаа наач нэг сүнс байсан болохоор сүнсүүч нь өөрснөө энэ хосоо орон зайд хөдөлдөг байхгүй юу тэгээ бас тэр дэрлэгрэнгүй ярмааргүй нас хүүхдүүдийг сонсож байгаа гэж бодоод тийм учраас унтлахныхаа өрөөнд маш их аргал асаа нэг өдөр аргал асаа за маргааш өрөө нь болохоор аргал биш унтлахныхаа өрөөнд монла асаа Монла асаах хэрээр одоо тэр өрөөний эрчим минер гайхамшигтай гоё болно. Ерөнхийдөө манай монголчууд галаар мандан мадаж, галыг шүтэж, галыг эрхэмлэж ирсэн ард түмээ. Хаа явсан газараа багш нь одоо галтаагаа сүйтэгээ явдгаа багш нь мөнхийн. Одоо мулаагаа өртлөл явна шүү дээ цөнгөндөө хийгээл. Сүүгээ бас өртлөл явна. Сүү гал хоёртойгоо явхад хизээж алдсан. Аваар осол энэ тэр байхгүй шүү дээ. Одоо холын замд явхад одоо монголчууд одоо машин тэрэгтэйг 9 минут явъя. 9 минут гоё явъя л гэжээл машин тэрэгнийхээ артлын багаа чинь жоохон аргал хийчих. Хөх аргал хийдэж шүү. Хөх аргал. Нэгсэндээ хувь зэмийн өөдөлж, босоо зэмийн дээшилж, эрүүл явахын ерөөл болгож гоё ерөөж гоё аргалаа хийчээ тэр машиныхаа багаа чинь. Тэгсэн багад тэрийг эйцэнгээ хурдаа нэмж болохгүй. Ерөөдөө аргал бол бидний одоо хямрал ундааг сэргээж босоо заяагсаа бүх юмыг тэнгэртэй холбогддог байхгүй аргал. Тэгээ би харин та нарыг хаа явсан газараа аргалаа үнэрлэж яваа. Жоохон аргал үнэртэж яваа. Аргал үнэртсэн байхад та нар юу? Яах өвчин тусахгүй. Багшаа ханаа түрээд байгаа юм. Үнэрч хүмүүсээ айгүй үнэрч. Тэгээ амархан ханаа түрдэг тийм сэжигч хүмүүсээр аргал үнэртэй явал одоо наа чи аргалыг чи нэг жижигэн нэг юм одоо ууттай үйлдвэрлэлээ гаргадаг болсон. Тийм аргал замдаа өөртөө асаагаад аргалаа өмнөртөл өөрийгөө хариулаад явж илээ. Тэгээд болоо ерөөдөө. Ерөөдөө нөгөө ямар ч нэг сэжгээр өвдөж сүжгээр идэгнэ гэдэг бас саана манай Монгол айгүй ортоо үнэн үг шүү дээ. Энэ үг болгоны үн цэнийг мэдж, энэ үг болгоныг бид нар дагаж мэдж амьдралд хэрэгжүүлмээр байна. Хүн болгон дордороо. Тэгээ багаачндаа үргэлж холын замд бол үргэлж багаачндаа аргалыг тасдаж болохгүй. Аргал олон жилийн аргал. За нэг аргал хийсэн бол тэр жилээ даачдээ. Гэхдээ өлөрл тутам аргалаа сэлгээж болно. Шинчилж болно. Шинчилсэн гэж нойтын видео шүү. Дандаа хуураа бүр хөх аргал гэж хэлж багш нь хөх аргал. Хөх аргал та нар үнэрлээрээ цаанаа нэг үнэр нь гоё. Яагаад хөх аргал гэж байгаа юм ерөөсөө мал өөрөө тэр чигээр энэ газар чинь өөрөө тэр чигээр эрчим энерги газрын хөрсөн энэ доор гүнд маш их металл байгаа. Үнд металлууд маш их.
тэрний дээрээс гарч иж байгаа нүн тургамлууд цаанаасаа гайхамшиг. Энэ үн тургамлуудыг л бид зүгээр л ингээл үнэрлэхэд л. Тэгээ энэ гоё аргалан дээр чинь нарны тусгал, сарны тусгал, борооны ус, цасны ус энэ юм чинь шингэхээр яах юм? Бидний амь амьдрал босоо зээг даачдаг байхгүй юу? Бидний юм хажууд чинь бэлэн байж байгаа чинь хаа хамаагүй өөр юм хайгаа шиншээ явах юм. Зүгээр араа та нар Монгол хүмүүс мөн үү гэдэг юм бэ? Тэгэж байгаа монголоор бай. Монголоор бахархъя. Монгол бай. Монгол хувцсыг өмсөе. Манайхан Монгол дээл хувцс өмсөөд байна. Ер нь Монгол дээлийг нудрахтаа өмсөх цээр ёсонд ордог шүү. Нудрахтаа. Цээртэй. Нудрах хийхгүй Монгол дээл. Харамч хүний дээл нудраг байдаг гинэ. Би одоо дээлний талаараа өвгдөөстэй маш их маргаад одоо дийлэхгүй байна уу багш нь одоо тэгээд нудрахтаа дээл хэзээ ч өмсөж болохгүй. Цээр ёс нудрахтаа дээл. Одоо нудрахтаа дээл өмсөн болоод насаараа ясна өвдөн. Тэгээд дуусаа гэдэг ах юм. Тэгээд одоо яхавдаа одоо тэгэл тэнгэрийн ёсыг бодож, мөрдөж, тэрийг биелүүлж, эрхэмлэж явдаг багш нь. Тийм учраас хүн болон дээлээ гойж, дээлээрээ гойж, өөрөөрөө гойж, сэтгэлээрээ гойж, тэ хүний гар алга дэлгэж, биеиндээ хайрыг илгээж, эрүүл энхийг илгээж гоё яв. Золгоно гэдэг чинь нэгэсэндээ одоо ахмадуу чинь залуу үетэйгээ золгож эрчим энерги өгөрцөж авалцахыг чинь золгоно гэдэг байгаа байхгүй юу? Эрчим энерги нэгэсэндээ залуучуудын сүнслэг төвшин, оюуны төвшин, аура энерги аюу хүчтэй байдаг, маш хүчтэй. 13-аас 18, 20 хүртэлх насны хүүхдүүдх бүр хүчтэй байдаг. Яг тэр хүүхдүүдтэй тэр эмээ өвнөр яагаад өмсөх гэж золох гэдэг эрчим энергийг авах гэдэг байгаа байхгүй юу? Ерөөсөл тэр холбоос ч л хүнд хэрэгтэй болохоос ш. Тэг золох гээд байгаа да айл хэсэх гээд байгаа да учрамшиж ерөөдөө монголчууд одоо гэсэн эмээ өвгөө урт наслаасаа урт удаан амьдраасаа таях тулахгүй шил зүүхгүй одоо юу гэдэг дахир дутуу болохгүй өтлөөсөө гэсэндээ л бид чинь жилдээ нэг удаа очиж ёсчилж золгох ёстой. Биеийн мэдээж насын мэдээж золгож золонгоо үйл ялгаж байгаа амтлагаа амсаад гарах болохоос ширээ дүүрэн том ууц тавихгүй, тийм том таваг тавихгүй наа ширээндээ ахацсан тэр айлдаа ахацсан имийг тавьдгүй маа. Танаа ам бүр чи хийд юм бэ? Тэр махыг ер нь чансан махыг олон хоноолдгүй маа. Болохгүй чи тэнгэр осон цээртэй болохгүй. Тэнгэр осонд бол ямар идэ тавь гэдэг байгаа гэхээр махыг чанаад бүгдийг хэрчиж тавина. Хэрчиж ширээндээ бүр тавганд хийж тавина. Тэг хүмүүс орж ирээд хэрцэн махнаас өөрснөө дуртай мах авч идэх. Тэрээс биш нэг том мах тавиад хутга тавьчих. Тэр чоч нь өөрсдөө очиж огтлж идэх юм нэ. Зүгээр агараа. Ерөөдөө тэнгэр ёсонд бол ерөөдөө ширээ айгу цомхон байх, маш цомхон, ууж идэх нь цомхон, илүүх нь хоорондоо хүүрнэх гэж одоо цаашдынхаа алс гитийн бодол санаагаа алс гитийн одоо ажил төрлөө ахуй амьдралаа өөр хүүхдээ одоо хүүрнэх гэж уулзах гэж одоо 3 сар 4 сүүлийн хэдэн сар уулзсангүй дотн яриа чинь яг тэр ширээний хажууд өрнөдөг учраас тэгээд тэр хажууд бол тэр том ууц том өвчүү тавихгүй хэрэг тавиул тэрийгээ бүр жижиглж гэрч хүний ам руу орохоор гэрч тийм том мах тавьж ер нь монголчууд хонсон юм дургу шүү. Хонсон хоолнд дургу артам. Тэгээ бидний энэ ууц тавихад дургу, тэр том тавганд дургу тэр боовоор илүү цагаан эдгээр тавг тавиа. Намхан жижигхэн ерөөхдөө маш жижиг нэг 2 хоногтоо л хийгээл болоо. Тэгээ олон хоног хийдгүү, олон хоног иддэггүй. Ер нь монголчууд ерөнхийдөө эдгээс илүү дандаа хоорондоо тоглодог, нааддаг. Одоо хоорондоо өгөн ярилцаа, харилцаа хийдэг ерөөдөө дуугаар урддаг, тэмцээнээр урддаг, шүлгээр урддаг, бүжгээр урддаг, гадаа гарч адуу малыг таньдаг, зүсэлдэг гэдэг бүр хоорондоо танилцах, байгаль хангалтл хийдэг танилцах, гадаа гарч цасаар тоглох ерөөдөө байгальтайгаа эрчим энергитэйгээ холбогдож тэгж явсан арт түмэн билээ. Тэрийг илүү шаардаад байгаа. Тийм учраас илүү цулгын өнгийн дээл өмсөөр хамаагүй 90 өнгийн дээл өмсөхөд тэнгэр цээрлээд байгаа. Цулгын өнгийн дээл өмсөн тэр хамаагүй үсээ задгаа тавьж болохгүй, нудрахтаа дээл өмсөж болохгүй гэсэн одоо нэг цээрээс орж ирээд байгаа зүгээр л багш нь танарт уламжилчих танарт тэргөө өмсгөл гоёлоо бэлтцсэн байгаа. Чаашиж ерөөхдөө жоохон мэдж амьдраараа л гэж хэлж байгаа та нартаа.
Тэгээ хүн болгонд ордороо тэгээд настангуудаа сайхан золгоо сайхан ёсчлоод сайхан уулзаад тэгээд гой баяраа тэмдэглэн шүү бид чинь жилдээ ганц удаа тэмдэглэж байгаа гой настангуудын баяр үлээ. Тэгээ монголчууд их гоё дуутай шүлэгтэй ард түмэн тэр айл болгонд гоё хөгжим дуурах хэвээр хүүхдийн дуу цангинах хэвээр дуулдаг хүүхдүүд дуулна хөгжим тоглодог хүүхдүүд бол хөгжим тоглох хэвээр бөөнөрөө сайхан эсвэлтэй ширээ дүүрэнгөө тоглоом тоглох хэвээр тийм үү шүлгээр уралдах дуугаар уралдах хэвээр гэж одоо тэнгэрүүд одоо бидний дуу шүлэг энэ ардын амын зохиолынлаар маш их асуудаг. Бидний үгийн баялаг, оюуны баялаг, эрчим энерги чинь маш их асуудаг. Бидний хаа явна та нар эрчим энерги, үгийн баялаг, шүлэг дуу чи хаа байна гэх тий. Цагаан сартаа зориулаад эмэгтэйчүүд нь дөрв мөртөө нэг сайхан дээлний талаар, эмэгтэй гоо эмэгтэйн талаар, баярын талаар, ширээний талаар хөөрхөн шүлэг бичиж болно ш. Та нарын ухаан мэднэ, сэтгэл мэднэ. Баярын өдөр бол дандаа зөв ярина, зөв хувцлана, зөв хоолно. Нэг дор нэх олон юм холж идэхгүй. Тэрийг сайн мэдэж, эрүүл мэндэ мэдэж яв. Амсаал болоо. Хүнтэй золгосон шиг золго, өгөөл өгсөн шиг өг, мэдлүүл мэдлсэн шиг мэдлэл, яриул ярилцсан шиг ярилцсан. Нэг тийм хөндийн хүүтийн хүмүүс гэдэг чинь дуурчадаал, хямсагнаал, бие бариал, тэр мухарч шигдээл, зэхэн хараад дуурах гээд байгаа ч мэдэгдэхгүй, идэх гээд байгаа ч мэдэгдэхгүй, явахгүй ч мэдэгдэхгүй нэг айл нэг тийм хаанц хоёр хүмүүс энд байд юм а. Хэцүү, олон дотор заавал нэг тийм хоёр юм байдیں۔ Тийм хүмүүс бас одоо олонний дунд ах дүү нэрээ удмынхаа юу жоохон муутгаал явдаг гэсэн үг дээ. Нэгсэндээ харын сүнсэн дайрагдсан. Харын сүнс их мэдэрдэг. Тэгээд цаагаараа их ууртаа ааштай болцсон. Юм бол уур нь хурж идэг, юм бол хүн загин замдарч идэг, юм бол гар нь савчж идэг. Юм бол хов ярих га, зовлон ярих га, өвчин ярих гэдэг хүмүүс бол тийм сайн биш шүү л гэж одоо хэлээ да. Тийм хүмүүсээс жоохон холхон байж үзээрэй л гэж хэлээ багшна. Тэгээ хүн болгон гоё баярлаа гэж цасанд их баярлаа гэж хэлнэ. Маш их баярлаа. Цагаан цас. Цас чинь цагаан өнгөтэй ороод байгаа. Цагаан. Энэ цас хар өнгөтэй байвал яана? Ногоон өнгөтэй байвал яана? Ягаан байвал яана? Бид нар цагаан өнгийн цас ууж ш. Цагаан өнгийн цасан дээр та нар ямар өнгийн гутлаар гიშгэд байна? Энд чинь бүгд учиртай. Тэгээ дээр хүмүүс хүртэл газрыг сэндийчихгүй, газрыг одоо үзүүртэй ямар хатгаж болохгүй гутлыг хүртэл уртал ингээд хоншоорн дэше ээтэйсэн байх жишээтэй. Ерөөдөө тийм газартаа одоо дэндүү хайртай байжээ. Тэгээ одоо өөр газрын эрчим энерги маш их алдагдаж байна. Яагаад гэвэл газарт байгаа хүнд металлууд багш нийлээд энэ доор маш их хүнд металл байдаг, 9 эрдэнэ байдаг, хүчтэй чулуунууд байдаг. Одоо энэ олон баялагийг чинь одоо ухаад тэр олон хүчтэй чулуунуудыг чинь ухаад гаргаж ирээд хөөрг хийгээд байгаа юм чи одоо хөөргийг хүн болгон барьж болохгүй. Хөөрг гэдэг чинь чулуу хөөе. Чулуу чинь хүүтэн чанарын байгальтайгаа зөгцсөн юм байхгүй. Чулуу чинь хүүтэн. Та өөртөлж явснараа таны цус хөрнө. Тэгээ та өөрөө бие чинь хөрнө. Хөрх хэрээрээ сэтгэл чинь хөрнө, ухаан чинь хөрнө. Тэгээ зүүд нойрог болно. Тэгээ бие чинь өвдөн. Тэгээ юм учраас хүүтэн имийг өвөртөлж, хүүтэн имийг хадгалдаггүй. Хүүтэн чанарын имийг. Тийм учраас монголчуудыг нэ хөөргөө бойл гэдэг тэнгэрээс нэ хөөргөө бойл. Наа чулуунуудаа бүгдээрээ нутагтай явж газрын гүнд бул. Наад үнд металл чулуунууд чинь газрын гүндээ байжгаад доор металлуудтайгаа нийлээд дээрээс нь долгио ирдэг ш одоо нэг бороо орохоор одоо цахилгаан захиал маслал ингээд долгио ирээл борооны дараагаа солонго татаад идэх чи одоо нөгөө чулуунуудын түгээл хараад солонго молго чи гарахаа байж штэ тань та нар ажиглаж аваас. Яагаад энэ чулуу чинь өөрөө цахилгаан соромзон оронгийг хооронд нь холбож өгдөг холбоос ич чулуу байхгүй юу? Бүх одоо металлуудыг холбодог чи чулуу. А давхар энэ чулуу чи өөрөө газрын хөрсийг ингэж дарж идэг. Хүнд байдаг учраас дарж идэг. Хийсэхгүй гэж дарж идэг. Бүх металл эрчмүүдийг чи хооронд нь холбож идэг чинь чулуу. Тийм учраас энэ үнд чулуунуудыг түүж болохгүй, авч болохгүй, хэрглэж болохгүй. Буцаагаад орон зайд нь тавь. Чулуу эргэлснээрээ та нарын хувь зээ чинь өөрчлөгдөнө. Шал өөр хүн болно та нар ингээд
дутуу заяатай одоо тэгээ хамаг цус бөөр чинь өвдөд ер нь чулуу өвдөлсөн хүмүүс тэгээ бөөргүү болно, ясгүй болно гэж ярьдаг. Хоолой ч байнга өвддөг болно, үе мөч чи өвддөг болно, чулуу их бариад өвдлээд тахаар гэдэг яг үний юм байлээ. Тийм учраас та нар бүх өөрөг чулуунуудаа одоо гээ гэж одоо олон жилч багш нь ярьж байгаа юм да. Чулуунуудаа орхиод та нар юу атгах вэ гэхээр за юу атгамаар байна. За та нарт би урд нас ярьж ирсэн ба. Байнга атгах гэж юу хэлдэг вүлээ. За мэдж байгаа хүмүүс наа бичээд ороод ир. Чулуу биш. Чулуу биш. Чулуунаас хүчтэй. Чулуу бол нөгөө байгальтай хүчтэй, хүнд хүчтэй биш. Байгальтай одоо байгаль сансар огторгүй эрчим энерги нь уул савдаг энэ гол мөрийн ус байгалийн холбоос чи чулуу өөрөө байхгүй. Байгалийн имийг бити биендээ хэрглэж өөртөө нааж өөртөө авч яваач гэж тэнгэр эрхсэх ууралж байгаа. Хүн өөрөө юуг авч явах вүлээ? Би таарт хэлжсэн да мартцсан уу? Бид нэр юу авч явах вүлээ? Санахгүй байна уу? Байнга авч явж, биендээ авч явж, цүнхэндээ хийж явж ирэв. Зөв шагаа. Аюун чимэг зөв орж ирлээ. Шагаа. Азийн дөрвөн шагаа. Азийн дөрвөн шагаа. Айл болгон шагааг шуудаагаар тэр жилийн шагааг шуудаагаар цуглуул гэдэг. Цуглуулсан шагаануудаа айл гэр болоо гарч байгаа хүүд өгнө. Үлдсэн шагааг нь охиндоо өгнө. За дараа жилд дахиад цуглуулна. Дараагийн хүүхдэд өгнө. Нас мэд хүртэл тэр шагааг цуглуулаа л. Тогооноосоо шагааг цуглуулна. Айлын шагааг авахгүй, гадаанаас шагаа авахгүй. Хээрийн шагаа авсан бол тусад нь цуглуулна. Өөрийн шагаатай нийлүүлэхгүй. Шагаа бол та нарын амьдрал, сүнслэг төвшин, оюуны төвшин, та нарын эрүүл мэнд аз хувь тавилан гэж шагаа чинь мэддэг. Шагаа мэддэг, шагаа даадаг. Багш сая хэдийн чанд руу амьдрах гэж байгаа, хэдийн чанд руу ажил мэргэжлээ дээшлүүлж байгаа, хэдийн чанд руу сурахаар явж байгаа олон монголчуудад багш нь за тэр сайхан шагаагаа аваад ир гэж олон монголчуудын шагааг нь бүр өөрт нь шившиж, өөрийнх нь шагааг амьлуулж өгөөд явууллаа. Шагаа бол та нартай дэндүү найзлна. Дэндүү шагаатайгаа байхад ёстой харин ч алдсахгүй дээ. Алдсахгүй. Ягч. Шагаа тийм хүчтэй, танд гай болохгүй. Харин шагаа чинь таныг бас их юмнаас аварна. Их юмнаас аварна. Тийм учраас та нар би үргэлж шагаагаа цуглуулаа, шагаатайгаа бай, шагаатайгаа тоглоо, шагаагаа хаяа гаргажээ, ярьжээ, хаяа хэрэгтэй үедээ багшигаа өгүүлсэн үедээ шагаандаа хийлгээд шагаагаа атгажээ, орхичээ. Тэгээд олон удаа орхиод эвгүй болоод ирэнгүүт авгаад цэвэрлээд авээд ирээ. Багш нь янзлаад өгөө гэж жилд нь хүмүүсийн шагаа янзалж өгдөг, цэвэрлж өгдөг, амьлуулж өгдөг. Шагаа өөрөө тийм амьтаа. Та нарын амьдрал, эрүүл мэнд, хувь заяа чинь шагаагаар шийдэгдэнэ. Тийм учраас шагаа тийм хүчтэй. Ана хөөрөг чинь биш шүү. Хөөрөг бол таны эрүүл мэндийг тэгэл устгана. Хөөрөг бол биш. Ягаад гэвэл та хүүтэн чулуу атгаснараа нойргүй болно, бөөргүй болно, шээс алдна, маш их хоолоо өвдөн, маш их яс өвдөн, үе мөч өвдөн. Тэр нөө тулуун өвчин, хэрх өвчин гэдэг чинь хөөргнөөс улбалж ирнэ. Яг л хүүтэн чулуу шүү дээ. Чулуу ч өөрөө барих хэрэг цаад гүндээ хүүтэн чанар нь байж л аш. Тэгээ чулуу ч өөрөө байгаль зориулагдсан. Газрын чулуу газартаа, уулын чулуу ууланда, усны чулуу усандаа байдгийг. Авсан газартаа авиж тавина. Уулын чулууг ус руу, газрын чулууг уул руу тавьж болохгүй. Яг авсан газар руу зөвлүүлж тавина та нар. Тавихтаа ил тавих биш. Уг нь булж тавил ихсэ. Яг ил тавиад нэг 2-3 өдөр анаар харуулад харин яана би яг хаанаас авсан мэдэхгүй нэ хүнээр дамжиж авсан ч гэдэг юм уу те 3 өдөр яг нар саранд харуулад сайн уучлалт гуйжгаад тэр газараа булж болно. Та тэр шагааны хадлаар та өөрөө эзэн учраас та өөрөө ярьж уучлалт гуйж та хэлэх ёстой уучлалт гуйж тэнгэр ирсэд хэлэх ёстой. Одод та нарыг харна сонсно. Ододоор дамжаад тэнгэрийн хаадууд баатрууд бүгд одоо шөнийн цагаар мэдэрдэг учраас бид нар бүгдээр ерөнхийдөө бүх юмыг дээрээс харж ийдгаа. Нууц юм гэж байхгүй. Тийм учраас
ерөөдөө бүх юм ил байдаг учраас айл амтнаар явахдаа шагаагаа л атгаж явж тэгэл болоо. Шагаа чин та нарыг аварна. Азийн тэнгэр ивэн гэж шагаа хэлтэй. Тэгээ айл болгонд цэцэг тарина. Цэцэг тарина. Тэгээ одоо энэ тэндг аягүй хүн нохоо муурыг үржүүлж байна. Заахаа үржүүлж болно. Үржүүлж болно. Тэгээ ер нь ямарваа амтэн чинь нэг өссөн үржүүлсэн хүндээ дасчдаг. Дасахаараа өөр хүнд дасдаггүй. Жохон тийм яг хүүхчиг штэ тийм ээ. Тэгээд аюу одоо энэ тэнд үржүүлээл энэ тэнд гаргаж хаяад амтэн хүнд өгөөл өссөн гудамд дэргэж гараал юм сонь мэдээнүүд их яваад байх юм аа. Уул нь энэ амтд энэ байгалийн амтдыг байгальд л тавих ёстой. Эсвэл тэр амтны хүрээлэнд байх ёстой. Амтэн амтантайгаа цуг одоо оршин тогтнох ёстой. Хүний ертөнцид амтэн хамтдаа байна гэдэг тийм таагүй. Яг хөдөө байгаа айлууд гэртээ хамгийн багадаа 2 нохоо дээдл нь нэг айл 4-5 нохоотой байх ёстой юм билээ. Нохоогоор нэгсэндээ гэрээ мануулж, хүүхдээ мануулж, нутгаа мануулна гэдэг тийм ахар том гүн ухаан явд юм билээ. Тийм учраас нохоо ер нь манай монголчууд маш их аварч исэн. Тийм учраас нохоог битгий алаараа, нохоог хүндлээрэй гэж яддаг тэнгэр. Нохоог илүүх хүндэж, нохоод юм өгж, хайж өгж байгаараа гэж ярьдаг шүү. Тийм учраас нохоод жоохон сэтгэлээ өгөөтгөл арай өөр явах юм билээ шүү таминэ. Тэгээ тэнгэр заяа гэдэг тийм агуу. Өдрийн цагаар нарнаар та нарыг мэдэрч, та нарыг үнэрлэж, уурлаад байгаа, тавгүй байгаа, өрөнд орцсон байгаа, сэтгэл чинь тавгүй бүх юм чинь тэнгэр үнэрлээл мэдэрнэ, уншина. Тэгээ таны хэр үннээ хэлхийч хүлээгээд байгаа. Хэр үннээ хэлж, хэр уучлах ухаж хүлээгээд байгаа гэсэн. Шөнийн цагаар энэ тэнгэрийн оддууд сарууд бас та нарыг ирж дахиж үнэрлэнэ. Засарч уу, сайхан унтах нь уу, биеийн тавирч уу, өдрийн тэр муухай бодол байна уу, байхгүй гэж бас мэдэрдэг. Ер нь бид чинь байнга тэнгэр газрын эрчим энергийн дор байнга тэдний хяналтанд дор байдаг шүү дээ. Нөө байгууллагт хамаарагдаад цагаа бүртгүүлдэг шиг энэ орчлонд бид нар байнга л хяналтанд дор. Ерөөсөө хяналтгүй юм гэж байхгүй. Та нар тэгэл ойлгож байна. Тэгэхээр бид нар тийм азтай ард хүн байхгүй, маш их азтай. Тэнгэр нь өгөгдлэн тэнгэр, бодлон тэнгэр, сүнсэн тэнгэр, өөрөө тэнгэр, хүнэн тэнгэр. Тийм учраас хүн болон цаанаасаа юм гоё, хувьцаа гарын юм гоё том өгөгдөлтэй болохоор хөх толботой ард түмэн, сүнслэг төвшин өндөр, оюун санаа өндөр, маш өндөр. Гадныхныг бид нар зүгээр хол хаян дөө. Үнэхээр хол хаян. Бидний авраа энерги, бидний эрчим энерги, бидний сүнслэг төвшин маш гайхамшигт. Одоо Орос гятууд гайхдаг шүү дээ Монголыг. Ийм гоё хүчрэхийг бийжиж тэр яагаад тэг улс орноо хөгжүүлдэг юм иймэрхүү ингээ байгаад таагаар гайхаж л байгаа. Тэр тал руугаа хөгжүүлэх одоо манлайлах чиглэлийн юмуд ерөөдөө байхгүй юм шиг байгаа даа. Яг хагас өдөр болгоёхоо багш нь ажилдаг учраас ирж яг хувийн зөвлөгөө авах, хувийн асуулт тавих юмнууд гарч ирвэл хагас өдөр болгон яг ирж 12 цагаас өмнө ирж уулзаж зөвлөгөө авч болно, уулзаж болно багш нь. Хагас өдөр бол олцсон хүүхдүүд ирж, залуучууд ирж эмчилгээ авдаг хагас өдөр. Багш нь нэгснээр бүтэн биеийн энерги эмчилгээний байраа хийдэг. Энерги эмчилгээний байраагаар та нарын биеинд байгаа ядаргаагийн чинь, хавдрын чинь, сахартаа чинь, хавдартаа чинь, ястаа чинь, үе мөчтэй чинь, нүдтэй чинь, ходоодтой чинь, зүрхтэй чинь гэд бүтэн биеийн цогц эмчилгээ гэдээ ойлгож байна. Миний эмчилгээг. Бүтэн биеийн цогц эмчилгээ өгдөг. Энэ эмчилгээ өөрөө дотроосоо бүх эргэтэн алсаараа өөрөө идэгэрнэ. Тийм гайхамшигтай эмчилгээ. Маш их үр дүн гардаг. Тэгээ олон монголчууд одоос сэтгснээ гоё болж сүнсний төвшнийг хүртэл янзлна. Яг сүнсний төвшин нэг ороогдсон. Маш их сүнсний төвшөнд их удчихсан. Цусны хүрээд их эвгүй болсон хүмүүсийг дор нь янзлна. Нэг олон юм яриад хоо дор нь янзлал, дор нь эмчилнэ. Эмчилгээний 5 хоног явагддаг. 5 өдөр ирэхэд л тэгэл ерөөдөө гайхамшигтай. Сүнслэг төвшин өндөр, эрчим энерги өндөр, сүжиг бишрэл өндөр хүмүүс бол өдөрт 2 удаа эмчилгээ авч болно. Яг бол маш эрчим энерги өндөртэй хурдтай ямар мундаг хүмүүс вэ гэдээ багш нар бас дээрээс зарим хүмүүсийг гайхаад байна. Би анх ирж байгаа хүмүүсийг шууд 2 өгье гэж бас хүчлэхгүй байгаа. Өөрснөө илүүх гоё идэгнэ гэж ирнэ. Би идэгнэ. Би сахартай, би дааврын өөрчлөлтөө, би бамбаатай, би хавдартай, би үе мөч өөрчлөлт орцсон, өвдөг өвдөд байна, хоолоо өвдөд байна.
нойргуудад орцсон, эмний хамааралтай болцсон гэж байгаа хүмүүс маш их ирж эмчилгээ аваад маш их өвчнөөсөө салж байгаа. Ийм уухгүйгээр тариа хийхгүйгээр хоёр багш нь би сүнсэн биеийн засна, эмчлэгч хэмч энергиэрээ миний энергич бас давхар хавсарна. Та нарыг шууд энергиэрээ л гараараа дараа л эмчилж. Өөр ийм тариа мэрэ хэрэглэхгүйгээр тийм гоё ховор эмчилгээний газар байна гэдэг та нартай танилцж байгаа. Тэгээд цагаан сарын дараараа сайхан байрлаа. Цагаан сарын дараа өвчин хуучнаас хурдан салъя. Одоо сайхан цаг, дулаан цаг ирж нэгэн хувцс руугаа орох чинь хөл гараа гоё болгоё. Нуруу туруугаа цэх болгоё. Царай зүсээ янзлая. Энэ муха хавдар гэдэг үг. Одоо хөхний хавдар ямар их ихсэж байна. Хөхний хавдрын эмчилгээ шүү. Хөхний хавдар олон эмэгтэйчүүд төрж чадахгүй байна, олохгүй байна гэсэн олон эмэгтэйчүүд ирж үзүүлж болно. Олон эмэгтэйчүүдийг эмчилж бас хяналтандаа авч төрүүлж байгаа. Настангуудын яс үе мөч эмчлэгдэж байгаа, хавдар эмчлэгдэж байгаа, шимэгдэж байгаа, сахар бас ихгүй эмчлэгдэж, шимэгдэж бууж байгаа. Нойр үүдэлтэй байгаа олон хүмүүс бас нойр нь ирж гоё болж байгаа. Ерөнхийдөө сүнсний төвшөнд нь засчаар, айц хүүцийн засчаар тэгэл өөр аяндаа монголчууд эдгэрх нь гоё хурдан сайхан байдаг байхгүй ерөөдөө. Гоё хүмүүс шүү дээ манай монголчууд. Харьцаад яг наалдаад уулзаад ирэхээр ховор хүмүүс өстой ховор хүмүүс. Тэрийгэ мэддэггүй. Өөрийгөө сайхан ч гэж мэдхгүй, амархан идэгдгээ ч мэдхгүй. Дааврын өөрчлөлтөнд орсон багшаа одоо бол дааврын юмнээс салдгүй. Одоо бол багшаа нөө даавар чинь хүндрээ системийн өвчин болоо системийн юм ууж байгаа гэсэн үг зөндөө. Надаар явж байгаа хүмүүс системийн өвчнөөс сална. Сална шүү. Сална. Бивэр тийм хүнийг хүртэл эмчилж ийсэн. Тийм учраас хүн тууштай явах, ямарваа юм тууштай байх, ямарваа юм тууштай итгэх хэрээр хүн зорьсондоо хүрч маш өөрөөр явж өөрийгөө одоо шинэ ондоо, шинэ эргэлтээр, шинэ сэргэлтээр өөр хүн болгоё гэж ивэл хүрээдэр. Шал өөр хүн болгоод, ив ирүүл болгоод тэгээд ирүүл болох хэрээрээ тэгээ хүссэн хүсэл чинь биелээд ингээд аз хямартай явж болохгүй гэж юу? Болно ш бидэрт бүх юм байш. Тийм гоё. За бүгдээрэнд нь орой минь орж иж амтархан сонсож байгаа та нартай талархлаа. За багшаасаа асуух юм байл асуултанд багш нь хариулахыг бэлэн байна. Хүнтэй харамгүй сайхан нөхөрл, найзал, дотоод сэтгэлийн онгойлго. Сэтгэлгүй хүнтэй дуурах гад харьцахад ч хэрэггүй. Сэтгэлгүй хүн чинь нөгөө цаас үг байдгүй нөгөө гоё үг мөчин байхгүй ш нь дуурахгүй байсаар байгаа ууралж архиж ууралж гадуур тэнсээр хагаад хүнд хэдэн үг эвлүүлээ хэлж чадахгүй. Энэ эмчилгээнд ороод сүнсэн биеийн сад ирэхээр нөгөө сэтгэлгүй байсан хүний чинь 100% өөрчлөн штэ. Шал өөр болно. Ерөнхийдөө 100 гаруй хүн битээр эмчилгээнд орж архинаас гарч хэвээр янзын гоё ирүүлсэн. Эргээд амьдрал руугаа орсон. Эргээд ажил төрөл рүүгээ орж илүү бүтэн болсон амьдрал зөндөө. Тийм учраас хүн өөртөө л итгэх юм бол зөв байх юм бол болохгүй юм гэж байхгүй. Болохгүй юм гэж байхгүй. Хор шартаа ааштай хүнээс та нар сэтгэл хүсээд, үг хүсээд хэрэггүй. Зүр орхичих дээрээс юу хүсэх хэрэггүй зүгээр л орхичих. Яг наашин чадвал дагуулад ирэхийг бодё. Дагж ирэхээргүй л хэсэгтээ орхичих. Жоохон хилээл орхичих. За гоё энэ та нартай бүгдээрэнд нь орой минь. Манай хуучин хүмүүсээс бас их орж ирж байна, сайн байна. Багш нь ч орж ирээгүй их удлаа. Нэг удачаараа тэгээ бас нэлээд байлаа. Өдөөгөр явж маш их инээр ирчим одоо энэ 100 аймагуд яа жоох эвгүй байна. Их чилэрхсээ одоо нөгөө би жоохон тавгуутад нөгөө сүнсний төвшин газар их муу хүчээ аваад муу сүнс хүчээ авчаараа хүүхдэд их халтай. Тэгээд тэр хүүхдүүд өвдөд идэх чинь хүүхдүүд өвчнөөс салахгүй байгаа чинь залуучууд архиугаад ингээд агсраад байгаа чинь тэр газар эвгүрхч гэдэг байхгүй газар. Ерөөсө газрын мэдээл тийм аюултай ш. Тийм аюул. Тэрийг одоо сүнслэг төвшин энерги мэдрэмжтэй хүмүүс бол мэдэрнэ дээ. Тэгээд хүүхнүүд нь өөрсдөө жоо уудал өөртөө сайн ажил. Сайн байна уу? Хөдөө орон нутгаас байнга сонсдгоо. Гоё мэдээлэл өгдөгт баярлалаа. Нэг өдрийн эмчилгээ хийдвэ гинэ. Өдрийн 80,000 бүтэн биеийн эмчилгээ.
Та нэгсэн сахартайгаа, хавдартайгаа, толгоотойгоо, зүрхтэйгээ, савтайгаа, үе мөчтэйгээ тий. Одоо таны сахарыг чинь буулгаад, хамангийг чинь буулгаад, бөөрийн чинь имжлээд, даралтыг чинь буулгаад, зүрхийг чинь, толгойг чинь, нойрыг чинь гэд юутай хүүтэй нэмчихнэ. Тийм гайхамшигтай имчилгээ. Ерөнхийдөө л энергийн урсгалаар бие чинь цэгцэлж имчилнэ. Үрдэн бол маш гайхамшигтай. Тэгээ яг 5 хоног явдаг. Тэгээ яг багш бас яг 5 хоног гэж хүнийг битгий бас шууд 5 хоногоор нь зуурч бариа. Яг өөрсдөө 5 хоног 50% авъя гэж яг өөрсдийнх нь аясаар багшаа 5 хоног бишээ би нэг 2-3 хоног дотор амжаад нэг өдрийн 2-аар авчиа гэж байгаа хүмүүсэд тийм нэг хөнгөн одоо юу гэх хөнгөн хөдөлгөөд хийсэн хүмүүст бол бас өгмөөргүй байгаа нэг хийсэн амьдралтай зүгээр барин тайван худлаа хэлдэг, барин тайван цаг барьдаггүй, барин тайван нэг ирэхгүй болчороо олон одоо сар жилээр ирдгүү хүмүүсэд би тэгж өгмөөргүй байгаа ерөөдөө. Тэгээ таваараа 50% жуул биеийнх нь юуг аясаар нэгэд янзлж засаж ирүүл болоо тий маш олон хавдартайгаа, сахартайгаа тий бамбаатайгаа үе мөчтэйгээ, нүдтэйгээ, ходоодтойгоо идэгсэн настангуу зөндөө. Энэ эмчилгээ өөрөө тийм гоё гайхамшигтай эмчилгээ. Тэгээд чадвал яг баярын дараа ирцгээр багш нь 23 нас баярын дараа ажил эхэлнэ. Багшийн ажил за. Эх 7 хоног бүтэн амралт юм билээ шүү дээ. Ямар ч олон хоног амралтыг. Тэгээд 23 нас ажил эхлэхээр тэгээд өглөө 9 цагт ажил эхэлнэ. Тэгээд өглөө. Ерхэдээ хоёр багш нь өглөө 9-өөс 12 хүртэл ажилдээ шүү. Та нар болж өглөөгөр ирүүлэх зүгээр шүү л гэж хэлээ. Өглөөгөр. Тэгээ би энэ Улаанбаатарын ч хөдөөнийхэн ч ингээ хоёр багшийг хүнээр дарж чадахгүй л байгаа юм да. Хүнээр дараад өгвөл бид тэр одоо өгнө орой өглөөсөөс орой 5 хүртэл ажиллах хэвээр өгн тэнгэрийн тийм цаг байдаг. Тэгж хүн ирэхгүй байгаа учраас би хүмүүсээ маш урдан цөөхөн хүмүүсийн хооронд нь шахаад би 12 хүртэл ажиллаа тэгэл явчихдаг. Тэгээ ийм уухгүй одоо бүх имийг чинь зогсоогоод бүх эмчилгээнүүдэд та зогсоож байгаараа гэж байгаа л өөрийнхөө энергиэр өөрийнхөө сүнсэн биеэр ёстой таныг биен дээр чинь яаж өөрийгөө 360 хэм яаж өөрчлөгдөж яаж хурдан өөрөөлж нойртой болох даралт хэвийн болох даралт буун хордлого буун хаван буун сахар буун бүх юм дуун тэгэл бүдүүн шулуун гэж зугаагдсан цэвэрлэгдэн дээшээ доошоо гүйлгэн бөөлжин бүр аюул юм болно шүү дээ ерөөд их тоногт яахын зургуу тийм гоё хүчтэй гайхамшигтай эмчилгээ байгаа учраас өөрийн биеэрээ орж өөрийн биеэрээ л мэдэрнэ та биен дээрээ л мэдэрнэ тийм гайхамшигтай эмчилгээ учраас ирж үзээрэй. За асуух юм байна уу? Бүгдээр энэ шамдан орж ирсэн баярлалаа та нартай. Багшигаа байгаа дээр асуух юм байна уу? За тэгээ цагаан сараараа бүгдээрээ сайхан баярлаад баг идээрээ ямар айл идэх гэж очиж байгаа ш баг идэж үзээрэй та нар минь. Хүн болгол гэр гэртээ хоолтойгоо ууцтайгаа бууцтайгаа заавал айл юм идэх гэдэг ямар шаардлагатай. Хоёр бууз идэл гарал да. Тэгээд идэхчгүй босохчгүй тэгээ ширээ таглаа суугаад идэв би ойлгохгүй ши ягаас суугаад идэв. Идэж амлсан золгосон бол тэгээ минт мэдсэн гол юм ярьсан бол тэр гараач. Тэгэл өдөржигээ 3-4 цаг тэгээ суугаад идэв яах гээд идэв. Яг суух мөч байдаг л ахал бас настангуудад ярих юм байдаг бах хүүрнэх юм байдаг асуудал авлах юм байдаг л би ингэ захих юм байдаг л би өөрөө аль нэг тийм удаан сууж чаддгүй del тэр шүү дээ багшаа тэгэл ойлгоно удаан сууж яа чаддгүй орсон бол амсан бол хийсэн бол хурдан гарагдахгүй тэнгэрийн даалгавч хурдл нэг байран дээр удаан байлгадгүй тийм гоё. Хөдөө орон нутгаас их холбогдоод ах шиг байна тий. За гоё энэ. Энэ эмчилгээ өөрөө тийм гоё гайхамшигтай эмчилгээ, ховор эмчилгээ, эмгүүгээр эмчилэгддэг. Сахар буугаад, даралт буугаад, хаван буугаад, зүрх дэлсгээ болоод тэгээ бөөрийн чи эмчилээд, толгойн чи эмчилээд, даралт буугаад ирэхэд аяанда та унтдаг болно. Аяанда сам эмэгтэйчүүдийн савны хийг гаргана, голын хийг гаргана. Дээшээ доошоо гихрүүлээд унгуулаад бүр гоё юм болно уу. Тэгээ гидсгүй болно бас энэ эмчилгээ турчдаг. Тэгээ аяанда гидсгүй болоод унгас алдаад аяанда цаанаасаа гайхамшигтай гоё эмчилгээ. Тэнгэр бол тийм гоё эмчилгээнд орохдоо бол эмчилгээний тийм гоё нэгхэн
Их гоё нэгэн тийм даав өмд подолктой ирж имчилгээнд орно. Гигийн өнгийн та өмсөж имчилгээнд ордон шүү. Гигийн хувцастай. Урд хон жилийн хүмүүс миний имчилгээнд орж явахдаа ойрхон дахиж ирнэ гэж баахан хувцснараа хайж орхисон болтоо. Багшин дээр хувцснараа хайсан хүмүүсийн хувцсыг бүгдийг хайцсан шүү. Тэгээс хүний юм он дамнуулж хадгалж чадахгүй. Бүгдийг хайцсан. Одоо бүгдээр имчилгээнийхээ хувцастайгаа ирээрэй гэж хэлээ. За одоо та нар асуух асуулт байхгүй бол багш нь тэгээ дуусах уу? Цасан талрах, наран талрах, өөртөө талрах, хүмүүнд талрах, үрдэн талрах. Ерөнхийдөө хүн талархаж явах юм бол та нарын заяа тавилан айгүй өөдөө болно. Өөдөө болно. Харсан болгондоо талрах. Баярл. Тэр хэрэг танд аз, хишиг, тавилан, сайхан үе таалга, сайхан бодол, санаа, сэтгэл өөрөө аянд орж ийн. Үргэлж баярлаа, гялалаа, талархлаа гэдэг үгийг байнга хэлжээ. Уучлаарай, өшөөгөөрөө гэдэг үгийг бас байнга хэлжээ. Хаалгаар гарахтаа баяртай гэж биш, баярлаа гэж гардаг шүү. Босго давхтаа баярлаа. Босго давхтаа. Тандыг айлдаа гарчаад танаад баярлаа. Яг үйлчилүүлсэнд баярлаа гэж хэлж байгаа гэсэн. Дэлгүүр ошоогоос гарсан ч гэсэн өөрөө дотроо бодолтой баярлаа. Ямар ч босго давсан баярлаа гэж ярьдаг юм баярлаа. Ямар ч босгон дээр гიშгдгүү цэри ёс юм гэдэг босго гэдэг бол. Тийм учраас хүн хаалга босготой зөв хайрцах, хаалгыг чулуудаж, шидэж, одоо базаж, дугтарч, тэгээ цохиж болохгүй. Хамгийн одоо айл гэрийн хамгийн одоо ноён нуруу гол юмыг хамгаалж бэхэлж явж байгаа юм чи үе таалга учраас үе таалгыг үргэлж угааж, үргэлж цэвэрлэж, үргэлж зөөлөн хаана, зөөлөн төгжин, чанга нүтгэхгүй, тогшихгүй. Тэгээ хаалгандаа айгу зөөлөн байх хэрэгтэй. Галтгоондоо бол бас их илүү их монголчууд эмэгтэйчүүд их зөөлөн байхыг хичээ. Усыг их зөөлхөн гойжуулна. Галтгоонд янз бүрийн дуу чимээ гарахгүй, юм тачигнуулахгүй. Ус гэдэг чинь өөрөө бас тийм чандман нэрдэн. Усны мэдээлэлээр олон эмэгтэйчүүдийн мэдээллийг авдаг учраас усаах зөөлхөн онгоолоод устаагаа сайхан зөөлхөн хайрцаг галтгоондоо юм хонуулахыг цээрлэн бага температурт хөрөгчөндөө хонуулж болно. Хөрөгчөндөө он удаан жил байнга юм хадгалж ус болохгүй цээртэй. Хөрөгчөнд биш гадаа хайрцагт мудаан амбарнд авдранд хонуулж болно. Эсвэл ерөнхийдөө манахаас бусад газар нь Азийн орнд бол дандаа гэр орондоо биш дандаа газар доор зойртой газарлуу зойртой тэрлүү хийдэг. Тэр их зөв юм байгаа шүү дээ. Эсвэл зөв хамгаалт гэсэн. Гэрийнхээ доор зойртой. Хамгийн зөв. Айл болгон тийм байвал бас их гоё. Ямарваа юм одоо муутахгүй гэсэн тийм гоё. За тэг хүн нэрээ гэдэг хүний газар нэрээ өөрийн газар ясаа гэд манай монголчуудаас гой үг хэлдэг. Тийм учраас хүн үргэлж нэрээ бодож таны нэрний өмнө дандаа эцгийн чинь нэр байдаг учраас та муу явах юм бол эцэг чинь тэнгэрт цэри ёсонд орно. Та сайн явбал сайхан байгаалах юм бол эцэг чинь тэнгэрт бүр дээшгээ төвшөө ахиж явна гэж. Эцэг ямар байх чинь танаас шалтгаална. Тийм учраас та хүн ээжээс ирдэг ч гэсэн насан туршдаа эцгээрээ овглож яваад ш та нар. Үхтэй ч гэсэн овг нэрээ хэлгээд ийсэн дандаа хүн эцгээрээ дагаж явдаг учраас дандаа хүн эцгийн нэрийг мандуулж дандаа өөдөө дээшээ зөв тавилантай сайхан явъя. Чимээгүй явъя. Илгэмсэг сайхан гоё явъя. Хүн нэрээ тогс өдөө гэдэг шиг юм гэдэг тийм гоё. Бид нар бүгдээрээ цувраад тэнгэрийн орн руу явна. Тэгээ танаа удам танаар дамжиж сэрнэ, танаар дамжиж мэдэрнэ, танаар дамжиж оршууд танина. Тэгээ та өөрөө их оюунлаг, та өөрөө их мандаалагч, та өөрөө их гоё нээлттэй, та өөрөө илүү их гоё сэтгэлийн агуу хүн байх ёстой. Тэгжээ тэнгэр өчтөнгөө танаар дамжиж, таны эцгээр дамжиж тэнгэр өчтөнгөө танаа удам гоё явна. Тэд нар гоё явах хэрээр та нар энд нэг л атстай явна.
Нэг л аз ивэ гэдэг нэ багшаа. Нэг л гоё байна гэж чинь та нар гоё байгааг нь шинж. Та нар гоё байсанс Тэнгэрийн хүчтэнгүү та нарт зориулаад аз цааш шиг заавал хариутай. Монголчууд юм заавал хүнд хариутай шүү дээ ерөөхдөө. Хариугүй юм гэж байхгүй. Сайхан мэндэлсний төлөө баярлаа гэж хэлсний чинь төлөө Тэнгэр та нарыг хайрладаг. Баярлаа. Аавда зориулаад нэг аяга айрыг уухтал баярлдаг. Нэг ааруулны хилдэрхий итгэхэд л баярлдаг. Нэг зүсэн мах итгэхэд л аав эцэг хүн баярлдаг шүү дээ. Нэг жоохон мах үнэрлэхэд л баярлна. Тэнгэрийн оронд бол нэг аягаар нь тавгаар нь иддэг газарч биш. Зүгээр тэр нэг мэдрэмжээр л одоо хуваалцсан гэсэн. Тийм учраас нөөдрийн бид нэр ерөөдөө амсаж байгаа юм болгоно болж зүгээр дандаа л өршөө тэнгэр минь өршөөгөрөө гэж хэлж дордороо сайхан амсаал хүртэл явж тэнгэр өөрөө танаа удмын аав нь аавын чи аавын удам байна уу дээд үеийн танаар дамжаал дандаа тэнгэр хүмүүсийн урдаар нь үнэр авдээ. Бүх юм үнэрийн урдаар аав. Шингийн юм байвч үнэрлэн хуурай юм байсан ч үнэрлдэг. Та өөрөө бас дээр нь гоё үнэртэй байх хэрэгтэй. Гоё гэд баахан юм цацаж болохгүй. Юу цацаж болохгүй. Илүү та өөрөө одоо үнэртэй гоо сайхнаас өөртөө таалаа баг хэрэглэн үнэртэй ус цацаж болохгүй. Ерхэд үнэртэй ус цацчаар хүн болгон өөрийн үнэртэй байдгийг шүү. Өөрийн үнэртэй. Хүн болгоны гарын алганы адилгүй байдаг. Тэрнтэй адилхан өөрийнхөө үнэрийг хүн хизээч сарниулж болохгүй. Үнэртэн гоо сайхан хэтрүүлэн хэрэгжилж тэр одоо үнэртэй усыг маш ихээр хэрэгжилж болохгүй. Та алстаа нас өтлөөд ирэхээр хамар үнэрлэх хэрэгтэн чинь байхгүй болно шүү. Яг бол энэ залуугасаа үнэрлэх мэдрэмжээ ингээд хэтрүүлэн хэрэглээд ахаар хамарны энэ үнэрлэх мэдрэмжийн үйл ажиллагаа алсаараа байхгүй бол ямар ч үнэрийг танихаар байж. Тийм учраас хүн ямарваа юм шунж биш өөртөө таарсан зөөлөн дулаан юм сайхан хэрэглэж сур. Тэгээ амсаал цад үнэрлээл цад харц цад гэдэг ш харц цад. Заавал тав аягаар идэхтэй биш. За тэгээ бүгдээрээ сайхан шинлээд сайхан амраад сайхан агаарлаад цасанд илүүх гоё явж зугаалж цасанд илүүх сэтгэлээ нээж хэлэх юмаа хэлж амьдрал ахуйгаа хэлж цастаа сайхан гоё ярилцаараа хамгийн гоё юм чинь цас шүү дээ. Одоо амьд байгаль чинь цасан дээр та нарын мөр та нарын бүх юм цасан дээр үлдэх учраас цасан дээр гараа үсгээ зураад хамгийн юмаа хэлсэн ч болно. Тийм гоё. Орой мэндэ багшаа маш сайхан зөвлөгөө өгдөгт баярлалаа. 5 настай хүү хилд орохгүй байх юм аа үзүүлж болох уу? Орон нутагт байгаа бүх 5 хүрчээд хилд орохгүй юм уу? Ямар шалтгаантай болоод орохгүй байна? За яг уу тэгж яагаад нэг авид дэр болно. Авид дэр үзье за. Юунаас болоод хилд орохгүй гэж 5 хүрчээд үү? Яа. Авид дэрээрээ тэгж яагаад нэг замдаа нааш авид дэр би өөрөө үзье да. За бүгдээрэнд маш их баярлалаа. Сайхан баярлаарай. Маш их сайхан баярлалаа. Ирэх 5 дахь өдөр аявал та нар завгүй ах байлгүй дээ. Багш нь орох юм уу? Тухайн үеийн тэнгэр мэдчтэй гэд. За бүгдээрэнд сайхан баярлаарай. Шинэ юугаа гоё гаргаараа баярлалаа та нартай. Хичээнгүйлэн баярлалаа.